За та бүхнийхээ өглөөний амгалан айлтгая. За нийслэлийн хэвлэлийн төвд нэгд дөрөвд өдөр болгон болдог цаг үеийн асуудлаар ялангуяа энэ онцгой байдалтай холбоотой, угаарын хэм мэдрэгчтэй холбоотой, сайжруулсан түлштэй холбоотой, коронавирустай холбоотой мэдээлэл өгдөг мэдээллийн цаг мөн эхэлж байна. За өнөөдөр манай хэвлэлийн хуралд за нийслэлийн онцгой байдлыг гамшигаас өртсөн сэргийлэх хэлцээний дарга хурандаа нэргүү. За нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн хэлцээний дарга Инх Цаяа. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлцээний дарга Шинэ Оргил, нийслэлийн агаарын бохирдлоо тэмцэх газрын хэлцээний дарга Даваа Жаргал болон за нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлцээний дарга Мөнхбаатар миний бие оролцож байна. За ингээд нэрвэн хурандаас эхлээд мэдээлэл өгч байна. За та бүхнийхээ өнөөдрийн амрыг хүргье. За нийслэлийн яалтаа төрөнд өссөн шиг өнгөрсөн 3 хоногийн хугацаанд угаарын хинт хөнгөн хэлбэрээр харц нийт 7 өрхийн 22 иргэн үүнээс 9 хүүхэд 13 том хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчлэгийг авч нэг иргэн улсын төв 1-р эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. За бид бүхэн сайжруулсан шаханд түлш иргэдийн хэрэглээ нэвтрэлтэй холбогдуулаад угаарын хин мэдрэгчийг бол өмнө 70 мянгаыг тараасан. За сая ирсэн 65 мянга нийслэлийн иргэдийг угаарын хин хордлогоос өршлөн сэргийлэх ажлын хүрээнд 27-оос 29-ний өдрүүдэд төвийн 6 дүрэгт нийт 64999 угаарын хин мэдрэгч тараахаас 57105 ширхгийг бол айл өрхүүдэд суйлуулан энэ ажлын гүйцэтгэл 87.9% гүйцэтгэлтэй байна. За бид бүхэн бас энэ коронавирусын халдвараас өршин сэргийлэх зорилгоор бас энэ угаарын мэдрэгчийг тараахтаа бас олон хүний богинруулахгүй зорилгоор аль болохоор айл өрхүүдэд очиж ингэж ажиллаж байгаа мөн цуслангийн бүсд бас очиж ажилласан байгаа. За ингээд ажлын гүйцэтгэл энэ 2-3 өдөр 100% гүйцэтгэлтэй ингээд дуусаад үлдэж байгаа. Бас 65 мянган ширхэг угаарын ирнэ. Ингээд 4 сарын 20 гэхэд бол бид бүхэн гэр хорооллын 200 мянган өргөтөө энэ угаарын мэдрэгчийг 100% тараах юм аа. За 10 сарын 2-оос 4 сарын 2 хүртэл нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан байгаа. Энэ зэрэг энэ 4 сарын 2-ноор дуусна. Бид бүхэн 4 дахь өдөр яг энэ хугацаанд энэ 6 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар бас томоохон мэдээллийг иргэдтэй хүргэнэ гэж хэлхийг хүсэж байна. За өнгөрсөн хугацаанд нийслэлийн засгийн 2020 оны А168 дугаар захирамж гарсан байгаа. За нийслэлийн иргэдийн энэ коронавирус өвчнөөс халдвараас өрчлөн сэргийлэх за хотын соёлыг төлөвшүүлэх иргэдийн үүрэг хариуцлага ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор бол нийслэлийн төр захиргааны байгууллагын 1802 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн голомт зам талбайн 243 маршрутаар хяналт тавьж 16994 иргэнд зөвлөмж танилцуулан 14976 иргэнд зөвлөмж тарааж нус шүлсээ хаях, ил задгай газар бие засах, хог хаяж очныг бохирдуулсан 7359 иргэнд анхааруулсан санамж зөвлөмж өгч 764 аж ахуйн нэгж даруйт зарчилт хийж ажилласан байгаа. За энэ бол бас хотын соёлыг бас хэвшүүлэх гэсэн нийслэлийн засаг даргын маань бас уриалга захирамж гэхээсээ илүү бас уриалга байгаа. Нийт иргэдтэй ингэж уриалсан байгаа. За энэ ажил бас нэлээд үр дүнтэй явж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тийм учраас иргэд маань бас энэ засаг даргынхаа уриалгыг бас дэмжиж хамтран ажиллаж байгаад бас талархал илэрхийлье. За шалган нэвтрүүлэлт товчоодоор бол автор нийслэлийн баг хангай, багнуур, надайх, сонгон хайрхан, хан уул дөрвүүдийн нутаг дэвсгэрт байрлах автор шалган нэвтрүүлэлт товчоодод давхцсан тоогоор 355 албан хаагч ажиллаж байгаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газар, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн албанаас. За орон нутгийн чиглэлийн тээврийн хэрэгсэлд орох гарах хөдөлгөөнд хяналт хийж
2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагийн байдлаар 8 төвчөөр орсон 20,495, гарсан 21,792, нийт 42,287 тээврийн хэрэгсэл иргэний биеийн халууны хэмжиж холбогдох асуум зөвлөгөөгч шилж шүдүүний бүртгэгийг бол байнга одоо зохион байгуулж ажиллаж байгаа. За Баян Улгийн аймгаас ирсэн 3 дугаар сарын 27-нд Баян Улгийн аймгаас ирсэн 41 зорчигчтой автобусанд сэжигтэй нэг тохиолдол байсныг бол холбогдох байгууллагууд шуурхай штабын зөвлөмжөөр тусаарлах арга хэмжээг авч ажиллаж байгаа. За ер нь бол манай нийслэл Улаанбаатар хот одоо хүн амын маань тал хувийн амьдардаг орох гарах хөдөлгөөн дээр бол манай мэргэжлийн байгууллагууд нийслэлийн одоо засаг даргын өгсөн өөрөг чиглэлийн дагуу хяналтыг бол маш өнөр зэрэгэлд хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. За коронавирусын дэлхийн болон Монгол улс дахь за нөхцөл байдлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. За 29-ны байдлаар өвчлсөн нийт одоо дэлхийн дахинд өвчлсөн нийт тохиолдол 65,301. За нас орсон тохиолдол 30,162. За бүрэн идэгсэн хүн 139,582 байна. За ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бол за 24 цагийн дотор нэмэгдсэн улс орн одоогор байхгүй байна. За харин Америк нэгдсэн улс, Итали, Иран, Испани, Холбооны Герман улс, Франц, Их Британи, Швейцар гэсэн улсуудад бол хамгийн их өвчлөл өндөр тархаж байна. За Монгол улсын хувьд гэх юм бол 24 цагийн дотор бол шинээр тохиолдол нэмэгдээгүй байна. За нийт одоо 12 тохиолдол бүртгэгдэн, за батлагдсан, за эмчлэгдэж байна. За нэгдүгээр сарын 9-өөс 3 дугаар сарын одоо 29-ний хоорондох коронавирус талбар гарсан бүс нутагт зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй нийт 317 хүнд вирус судлалын шинжилгээ хийж сорьц авсан байгаа. За мөн халдварын сэжигтэй 275 тохиолдол байна. За лабораторийн шинжилгээгээр 270 хүнээс лаборатори шинжилгээ авахд энэхүү коронавирус илрээгүй сөрөг гарсан байгаа. За одоо бол яг Сэлэнг аймагт 5 хүн тусгаарлагдсан, эмчлэгдэж байна. За лабораторийн шинжилгээ үргэлжлэж байгаа Сэлэнг аймгийн 5 хүн байгаа. За Хөсөөtöд 12 хүн одоо батлагдсан 12 хүн маань хэвтэн эмчлэгдэж байна. За ажиглалтанд байгаа нийт 2434 хүн байна. За Хөсөөtöд 203, Асралт мэд 54, Цэргийн төв эмнэлэгт 115, Жаргалан цовлол 79, Баян Улгийн аймагт 402, Баг Баян амралтын газар 47 хүн, Дархан уулд 240, Дорноговь аймагт 58, Дорнодод 28, за Сэлэнгэд 196, Увсад 60, Орхон аймагт 206, Хөвсгөлд 4, Завханд 1, за Амар зочдууд 164 хүн, за Наранболог зочдууд 78 хүн, Парк зочдууд 53 хүн, за Инх саран сөүлэл 174 хүн, Туркийн элчин сайдын яамд 2 хүн, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт 19 хүн, за Зүш зочдууд 76 хүн, Эвэлэн зочдууд амралтын газар 24 хүн, Баян буурлын амралтанд 151 хүн одоо тусгаарлагдсан. За ажиглалтанд байж байна. За ер нь бол нийт 1-р сарын 29-ноос өнөөдрийн хүртэл 383 хүнийг ажиглалтанд Монгол улсын хэмжээнд аван одоо ажиглалт хийгээд тусгаарлалтанд байлгаж байгаа байна. За нийт ард иргэдээ бас анхааруулад хэлэхэд дэлхийн маш олон одоо ер нь бол Европ болон Америк твүүдэд энэхүү өвчлөл хурдцтай тархаж байгаа учраас аль болох тийм ээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмж мэдээллийг дагаж гэр орондоо байж хүүхдээ гадуур авч гарахгүй байж энэхүү өвчлөлөөс бид бүгд хамтдаа урьдчилан сэргийлэх юм шүү. Сүүлийн үед бол энэ эхлээд бол өндөр наснуудад нэлээд тархацтайгаар өндөр наснуудад нэлээд халгаатай байсан боловч одоо сүүлийн үеийн энэ Америк болон Европ холбооны улсуудад гарч байгаа өвчлөлийг харахад залуучуудад тийм ээ 30-аас 45 насны 40-50 насны энэ залуучуудын дунд бол эд насны хүмүүсийн дунд энэ хүү өвчлөл бас нэлээд өндөр бүртгэгдэж байгаа учраас хүмүүс маань энэ хүү зөвлөмж тийм ээ зааврыг дагаж за аль болох гэр орондоо байж гадуур дотор явахгүй хүүхдүүдэд агуулж явахгүй гараа тогтмол угааж тийм ээ за санитол болон гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэж маска зүүж одоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тийм ээ хамтран бид нар ажиллаж ээж энэхүү коронавирусын халдварын ард Монгол улсынхаа хэмжээгээр тийм ээ өвчлөлийг нэмэхгүйгээр гарах
бүрэн боломжтой гэдгийг бас ард иргэдтэй давхар сануулгахад хэрэгтэй байна гэж бодож байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За засгийн газрын 62 дугаар тогтоол түүхийн нөрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хүрээнд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар болон нийслэлийн онцгой байдлын газрууд Улаанбаатар хотын 8 товчон дээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байгаа. За үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хот руу нэвтэрсэн нийт 35,951 тээврийн хэрэгслийг шалган, за Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн 11 тээврийн хэрэгслэр 272.2 тонн түүхийн нөрс Төв аймгийн сумдууд руу дамжин өнгөрсөн байна. За Улаанбаатар хот руу зөвшөөрлөлтөөр нэвтэрсэн 34 тээврийн хэрэгслийн 746.2 тонн түүхийн нөрс Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна. За 5 толгой түлш сайжруулсан шахмал түлшний нийтлэг түүхий дулах нийтлэг 70 тээврийн хэрэгслэр 545.8 тонн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна. За өнгөрсөн хэвлийн баг хурлаас хойш хяналт шалгалтын ажил дээр налахын товчоогоор хонхрын товчоогоор 6 шуудаа 180 кг орчим түүхийн нөрс нэвтрүүлэхийг завдсан иргэний зөрчлийг илрүүлэн холбогдох зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн иргэнийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. За мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Андын зам констракшны баригдж байгаа барилга дээр их хэмжээний утаа гараад байгаа гэсэн дуудлагын дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгсэн. Дээрх аж ахуйн нэгжин барилгын суурийн зутгалт аваад зутгалтаа хөлдөөхгүй тулд сайжруулсан шахмал түлшийг ил задгаа түлж исэн юм зөрчил илэрсэн байгаа. Мөн дээрх зөрчлийг таслан зогсоон зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. За хяналт шалгалтын ажлыг танилцууллаа, баярлалаа. За та бүхэнд Улаанбаатар хотод байрлах агаарын чанар сервис станцын мэдгийг өнгөрсөн оны өмнө их харьцуулсан байдлаар танилцуулъя. За үүн дээр бол PM10 хэмжээтэй тоосон зэрэг өнгөрсөн оны өмнө их харьцуулахад 45%-аар, PM2.5 хэмжээтэй тоосон зэрэг 50%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. За өнгөрсөн нийт өнгөрсөн оны өмнө их харьцуулахад өнгөрсөн онд агаарын чанарыг хэмжилтийн 64% нь агаарын чанарын стандартаас давж байсан үзүүлэлт байсан бол энэ оны хувьд PM10 хэмжээтэй тоосон зэрэг хэмжилтийн 7 хоногийн хэмжилтийн 17% нь бол стандартаас давсан үзүүлэлттэй байна. За PM2.5-ын хэмжилтийн 7 хоногийн хэмжилтийн өмнөх оны хэмжилтийн 49% нь стандартаас давж байсан бол энэ оны хувьд бол стандартаас давсан тохиолдол байхгүй байна. За агаарын дундаж температур бол энэ оны хувьд 2.4 градусаар дулаан, салхины хурд 1.3 м/с-ээр бага. За хурд унцгийн хувьд бол фиг миллиметр. За мөн дээрэс нь агаарын чанарын үзүүлэлтийг агаарын чанарын индексээр бол харьцуулан гаргадаг байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн оны агаарын чанарын үзүүлэлтүүд индексээр бол бага бохирдолтой хэвийн гэж төвшөнд байсан бол энэ оны агаарын чанарын үзүүлэлтүүд индексийн үзүүлэлтээр хэвийн цэвэр гэсэн төвшөнд хэмжигдэж байна. За мэдээлэл өгсөн манай мэргэжлийн байгууллагуудаа баярлалаа. За хэд хэдэн зүйлүүдийг нэмж бас хэлье. За нийслэлийн хэмжээнд хаврын дулааршилт явж байгаатай холбогдуулаад бас шар усны үер болоод энэ агаарын хэм дулаарчаар холбогдуулаад агаарын хэм мэдрэгч угаарын хийнээс хордохгүй байх талаас хэмжүүлгийн манай онцгойхон бас өгөн. За тэрнээс өмнө онцлоод хоёр зүйлийг хэлье. За хотын соёл аян болоо хэлсний бүгдээрээ мэдж байгаа. За хотын соёлын аяны хүрээнд бол олон ажлууд хийгдэж явна. За хотоо соёлтой байлгана гэдэг бол хэн нэг албан тушаалтны юм уу эсвэл дарга зэргийн санаачилж хэрэгжүүлдэг зүйл огт биш. Энэ бол ерөөсөө нийт иргэдийн оролцоотой үйл хэрэгэ гэдгийг та бүхэн бүгдээрээ бас мэдэж энэ дээр бас идэвхтэй оролцоорой гэж хэлсгээр хэрвээ магадгүй та жолооч болвол тамхиныхаа ишийг цонхоороо гаргаад хаяхгүй байхаас хэрвээ магадгүй та зорчигч болвол тэгээ хогоо аль нэг дуртай газар хаяхгүй бол хэрвээ магадгүй та замын хөдөлгөөнд оролцож байгаа бол замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж гарц гармаар гардаг. Эндээс хотын соёл эхэлнэ. Тийм учраас бүгдээрээ хичээцгээе хотын соёлдоо нэгдэж хотоо одоо бас соёлтой дэлхийн жишгний цогтолох үйл хэрэгт та бид бүгдээ оролцож хулаа гэдгийг ингэж хэлье. Тэгээд хотын соёлын энэ аяныг бол манай хил хөтөлийн байгууллагч гэсэн дэмжээд бас оролцож байгаа гэж яаж байгаа. Цаашдаа ч гэсэн олон чиглэлээр бас
энэ сурталчилгааны мэдээллийг бол түгээж өгөөрэй гэж хүсэх байна. За их олон асуултууд давхардж байна. За энэ юу вэ гэвэл 3 сарын одоо 30-наар буюу өнөөдрөөр хотын даргын өмнөх захирамжуудын үйлчлэх хугацаа дуусж байгаа. За энэ цаашаа үргэлжлэх үү, өөрөөр хэлбэл бар, караоке, бусад одоо үйлчлэгээний газрууд нээгдэх үү гэдэг асуултыг тавьж байна. За яг өнөөдрийн байдлаар одоо бидний гар дээр бол хотын даргын болоод нийслэл онцгой үндэсний шийдвэр бол ирээгүй байна. Захирам шийдвэр бол гарна. За яаж харахыг бол бид одоо бас хэлж бол харахын чадахгүй байна. За өнөөдөр 12 цагаас хотын дарга бас олон нийтэд хандсан мэдээллийн цагаар мэдээлэл нээлттэй мэдээлэл өгөх байгаа. За энэ үеэр бас захим мэдээллийн үеэр иргэд аж ахуйн нэгж эрхлэгчид манай сэтгүүлчид бол хотын даргаас захим хэлбэрээр бас асуултаа асууж болох юм. За энэ үед бол хариулт илүү тодорхой болох байхаа гэж ингэж хэлэх байна. За ямар ч хэсэн өнөөдөр оройдоо багтаж бол захирамж гарч бид нийслэлийн хэмжээндээ бол мэдээлэл сурталчлаад олон нийтэд хүргэнэ гэж ингэж хэлье. За дараагийн нэг зүйл бол захирамжийн хэрэгжилт явж байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн сектороо захирамж аргаад хотын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явж эхэлсэн байгаа. За энэ хүрээнд бол олон ажлууд хийгдэж байгаа. За нийтийн гудамж талбайг зориултын техник хэрэгслээр ариутгахаас гадна за өнгөрсөн 7 хоногийн сүүлчээс эхлээд гэр хорооллын 0 ариутгалын халдваргүйжүүлэлтийн ажил руу орсон байгаа. Энэ хүрээнд бол олон ажлууд хийгдэж явна гэдгийг та бүхэнд хэлье. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар мэдээлэл тухай бүрд нь өгөөд явах юм аа. За ингээд та нэмээд за бид бүхэн бол энэ угаарын хийн хорлогоос өршин сэргийлэх чиглэлээр одоо 10 сарын 20-наас 4 сарын 20 хүртэл өндөрлөсөн бэлэн байлын зэрэгт ажиллаж одоо энэ сайжруулсан шахамт бушийг иргэдийн хэрэглээ нэвтрүүлэх, Улаанбаатар хотын одоо агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийг эрүүл одоо орчинд ажиллаж амьдрахын төлөө ингээд манай одоо нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хашид 6 сарын турш бол одоо 24 цагаар одоо жижигөрлөж шуурхай штаб байгуулан ажиллаж байна. За тэгээд энэ гол шалтгаан нь юу вэ гэхээр ер нь бол манай иргэд маань энэ угаар мэдрэгчийг бас хэрэглэхдээ дуу ихтэй байна гэдгээр салгах, угаар мэдрэгчийг унтраагаад амбаартаа хийх, за мөн угаар мэдрэгч шууд унтраадаг, төгшөөд ийм зүйлээс болж энэ дунд зэргийн болон хөнгөн хордлоготой хүмүүсийн шалтгаан нь бол ерөөсөө энэ угаар мэдрэгчийг манайхан хэрэглэхдээ зөв хэрэглэхгүй одоо төгшөөх байдлаар одоо ингэж унтраах байдлаас болж бас энэ хордлогын дуудлага бас нэмэгдээд байгаамаа. Тэгэхээр тийм учраас бид нар одоо ингэж хэдийгээр 4 сарын 2-оос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цуцлагч гэсэн ард иргэд маань энэ цаашдаа бол мэдээж хэрэг намраас бид нар бас өргөжлүүлээд энэ сайжруулсан шахамт түвшээ төлнө. Дээрээс нь нэмээд Баян зүрх дүүрэгт шинэ шахамт түвшний үйлдвэр баригдана. Тийм учраас иргэд маань энэ сайжруулсан шахамт түвш хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна стандартын 100-ыг хэрэглэх заашгүй шаардлагатай. Яагаад гэвэл ихэнх дуудлагын маань шалтгаан нь бас энгийн 100-тай холбоотой байгаа. Энгийн 100-наас болж одоо хордлогын дуудлага бол нэлээд нэмж байгаа. Тийм учраас энэ цаашдаа бол бид нар энэ стандартын 100-ыг нийт иргэдэд одоо бид нар бол 200 мянган угаар мэдрэгчийг айл өрхөд тараасан одоо стандартын 100-ыг хэрэглээд твшээд ингээ унаа гэж хэлж байна. За дээрээс нэг зүйлийг та бүхэнд бас анхааруулж хэлье. Сүүлийн үед одоо энэ шар усны үеэр уран дулаан цаг ээж цагаагаар дулаарч уус болон гуу жалга сувг шоодоо гол мөрний цас сайлах мөс нэмгэрч нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэртэл хөсдийн ус болог гарч халиад өшөөг үүсэх айл өрх годомж талбайд усан давтах шар усны үеэр үүсэх эрсдлүүд өндөр байгаа. Түрүүн Мөнхбаатар дарга хэлсэн ариутгал халдваруудыг бид нэр бол годомж талбайгаас гадна бас гэр хорооллын өрхөдийн нойлуудад хийж байна. Нийслэлийн хэмжээнд бол 90 усанд өөртөө эрсдэлбэхий зөвшөөрлөг үүссэн 30000 орчим айл өрх байна. Тийм учраас том жижиг гол сайр жалга эрг хөвнөөс зайдуу суурших нүүх далан шуудууг цэвэрлэн ус урсгах чөлөөтэй болгох амьтдын эсрэг зэмбэр ус цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгийг тараах аюултай тул одоо усны ойр сууршиж байгаа айл өрхүүд аж ахуй нэгж байгууллагуудад шар усны үерийн аяллаас өршлөн сэргийлэх арга хэмжээ авахыг бол онцгойлон анхааруулж байна. Дээрээс нь бас одоо ой хорийн төмрийн аюултай үе 3 сарын 20-оос 6 сарын 10 намар бол 9 сарын 20-оос 11 сарын 10 хүртэл төмрийн аюултай үе гэж ойн тухай хуулиар бид үзэж эндээс өршин зэрэг ажлын зохион байгуулж нийслэлийн байгаль орчны газар нийслэлийн онцгой байдлын газар бол хамтраад 9 дүүргийн 59 ам байдлыг ногоон бүсийн ойн
ногоон бүс. Энэ дээр бол эргүүл хяналтыг албан агчдыг томилон одоо эргүүл хяналтыг зохион байгуулж ажиллаж байгаа. Дээрээс нь одоо иргэд маань одоо морин эргүүлийг одоо өөрсдөөсөө одоо морио гаргаад ингээд яхад бол урамшууллыг олгож ингэж ажилладаг байгаа. За манай нийслэлийн байгаль орчны газар бол бас Оросын холбооны улсын томоохон шагналыг авсан байгаа. Ийм шинэлэг инновац одоо нэвтрүүлэх ийм ажлыг бол нийслэлийн онцгой байдлын газартай хамтран одоо зохион байгуулж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тийм учраас энэ одоо эрсдэлтэй үед иргэд маань одоо ногоон бус руу зорчихгүй байх. За ногоон бусад ил задгай гал гарахгүй байх тал дээр онцгой анхаарахыг хүсэж байна. Энэ хэрвээ энэ ил задгай гал гаргасан тохиолдолд бол ойн тухай хууль болон зөрчлийн тухай хуулиар бол бас хариуцлагын арга хэмжээ, торгуулийн арга хэмжээ, хохирол нөхөн төлөвлөх арга хэмжээнүүд бас байдаг гэж хэлсэн. За нэг зүйлийг нэмж хэлээд хэвлэл хурлаа өндөрлөе. За нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд болох гол агентлагууд өөрөөр аврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа холбоотой нийслэлийн газрын алба, нийслэлийн хот байгуулалт иргэд төлөвлөгөөний газар, за мөн заргшийн аялал алба тэргүүтээ энэ гол байгууллагууд нийслэлийн стандарт аюулгүй байдлын орчны аюулгүй байдлын хангах газар гэх мэт байгууллагууд бол энэ 7 хоногоос эхлээд хуваарийн дагуу 7 хоног болгон олон нийтэд хандсан мэдээлэл хийхээр болсон байгаа. За бид мөн энэ мэдээлэлийг захин хурлын хэлбэрээр та бүхэндээ мэдээлнэ. За энэ үе та бүхэн бас барилга барих гэж байгаа бол газартай холбоотой асуудал байгаа бол за мөн дүнжлэн одоо бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудаа бол холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас захин хурлын үеэр асуух тодруулах боломжтой гэдгийг бас та бүхэнд боломжлоо. За ингээд өнөөдрийнхөө хэвлэл хурлыг өндөрлөе.